JET International School. JET олон улсын сургууль 2019 онд байгуулагдсан хойш ингээд 5 жил өнгөрч байна. Тэгээд бид дараагийн 5 жилийн шинэ бизнес төлөвлөгөө буюу сургуулийн дараагийн хөгжлийн шат руу ороход одоо ингээд бэлэн болж байна. Тэгээд бид энэ дараагийн 5 жилд хэд хэдэн том шинжилгүүдийг хийхийг зорж байгаа. Тэгээд энэ шинжилгүүдийг бид нар зүүн Европ, за зүүн Азийн нэлээд олон улс орны сургуулиудаас судалж гаргасан юм шинжил байна. Тэгээ хамгийн нэгдүгээр том шинжил бид нар энэ assignment гэж ер нь баруун ирээд assignment endless гэсэн систем хэрэглэж байгаа. Тэгээ энэ бол юу гэхээр бид нар одоо Монголын сургуулиуд өдөр болгон хүүхдтэй гэрийн даалгавар өгдөг. Тэгээ гэрийн даалгаврыг орой олохоор гэртээ очиж хүүхд хийдэг. Тэгээ энэ дээр бол асар том асуудал гарч ирдэг. Нэгдүгээр гэрийн даалгавар нь хийгдэхгүй байх талдаа их байдаг. Нөгөө талаас энэ бол гэрүүд асар том стресс оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхд нэгдүгээрт яагаад хийхгүй байдаг вэ гэхээр нэгдүгээр хүүхд маань өөрөө даалгавраа яаж хийх мэдэхгүй байж болдог. За эсвэл одоо хүүхд маань залхуурдаг ч юм уу. За гуравдугаарт эцэгчүүд нь хийлгээ гэхээр тэр болгон эцэгчүүд тэр 10 жил үдсэн мартцсан байдаг ч юм уу тэр хийлэх боломжгүй. За эндээс үүсээд гэрүүлд одоо гэрийн даалгавар хийсэн хийгээгүй маш том хэрүүл маргаан уусаа тэрний эргээд хүүхдэд эцэгчүүд маш том стресс учруулдаг юм байна. Тэгээ энийг бид нар энэ жилээс зогсоож гэрийн даалгаврыг ер нь байхгүй болгож байгаа. Тэгээ гэрийн даалгавар гэдэг нь ер нь бол 2000 оноос өмнөх англи хэлний сурагчид яаж хийдүүлсэн гэхээр student book homework гэж хийдэг байсан. Одоо болоод student book workbook гэдэг болсон. Энэ маань юу гэхээр гэрийн даалгавар биш дадлаг ажлын номоо гэж ойлгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар яах гэж байгаа юм гэхээр хичээлийн үргэлжлэх хугацааг 50 минут болгоод 20 минутын хүүхдүүдийг гэрийн даалгаврыг багшийн хяналтанд дор ангид хийлгээ гэсэн нэг юм турж байгаа. Ингэснээр бид нар хүүхдэд ямар нэгэн стресс, эцэгчүүд юм учруулахгүй гэсэн талтай. Гэхдээ бид нар бүр одоо гэрийн даалгавар хийхгүй гэсэн бас биш. 7 хоног болгон бид нар нэг удаа assignment гэж юм орж ирж байгаа. Assignment гэх бие даалт ажил. За энэ бие даалт ажил ангид бид нар яах вэ гэхээр гэрийн даалгаврын нийт контентын 30%-ийг за бие даалтаар үлдсэн 70%-ийг оруулах юм байна. За ингээд бид нар нэг 4 assignment явсны дараа эцэгчүүд бид нар одоо student score буюу тухайн хүүхдийн сурч байгаа талаар энэ мэдээллийг эцэгчүүд хүргэдэг ийм системээр энэ жилээс ингэж шилжиж байгаа ийм зүйл бий. За assignment-ийн хувьд бол нэлээд бодож боловсруулсан. Өөрөөр хэлбэл хичээлийн одоо марталтыг үүсгэхгүй тул бид нар ийм график маягаар явуулж байгаа. Эхний хичээл дээр 100%, дараагийн хичээл 75, тэгээд 50 25 гэсэн системээр нэгдүгээр хичээлээ 175 50 25 гэдгээр ямар ч байсан эхний хичээл бол 4-7 хоног ямар нэг хэлбэр юм давтагдсан маягаар гэж хийж байгаа. За энийг бид нар энэ жил бол хэрэглэе. За нэг юм асуудал. За хоёрдугаар гол том шинжил бол юу гэхээр ер нь одоо сүүлийн үед бол манай эцэгчүүд бол сайн мэдж байгаа. Одоо ингээд дэлхийн бүх шалгалтууд заавал уншлагын чадвар шалгадаг. TOEFL уншлагатай, IELTS уншлагатай ер нь уншлага шалгадаггүй юм шалгалт ерөөсөө байхгүй. За бид нар өнгөрсөн жил одоо PISA-гийн 2022 оны дүнд Монгол улстай бид нар сонсон. За бид нар Монгол улс тэр чигээр үндсэндээ шоконд орсон гэж хэлж болно. Манай хүүхдүүд уншлах чадвар олон улсын түвшинд маш муу гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгээ манай Монгол сургуулийн хувьд бол энэ уншлагын хичээл буруу явдаг. Зүгээр л хүүхдээр уншуулдаг болохоос тэр уншиж байгаа дүгнэлтийг анализ хийх, уншиж байгаа юм өөрийнхөө ойлгох, тэгээд тэрийг хийсвэрлэх, төсөөлөх чадвар байхгүй байгаа. Тэгээд бид нар бол энэ тал дээр энэ жил нэлийн том шинжилгээгээд Америкийн Schultz гэж компани бүтээгдэхүүн ашиглаж байгаа. За энэ компани бол ер нь бол уншлагын чиглэлээр ажилладаг юм компани байна. За эндээс тодорхой independent маягийн бие даалтын номнууд гэж хүүхдүүдэд 7 хоногт нэг удаа ямар ч байсан уншлагын хичээл орох хэрэгтэй болж байгаа. За дээрээс нь бие даалтаар хүүхдүүд тодорхой юм шатагсан маягтай маш олон ном унших хэрэгтэй. За энэ гол нь нэгдүгээрт одоо тухайн хүүхдийн сонирхол таарсан номнуудыг уншуулах гэдэг. Хоёрдугаар хамгийн гол нь хүүхдээ бид нар PISA-гийн шалгалтны шаардлагаар орж ирдэг тэр critical thinking чадрыг суулгах гэдэг гэсэн. Одоо тэн дээр унших аргууд чинь сканыг яаж хийх вэ, скининг яаж хийх вэ, summary буюу монголоор бол одоо чинь тоомлж уншина гэж юу юм, хөөрөнл уншлах гэж юу юм тийм ээ. За товчл гэж юу байх юм те унсан юмдаа яаж би өөрөө дүнэлт хийх юм. Тэгээ энэ зохиолыг би уншаад эндээс би юуг авч болох вэ, юуг хайж болох вэ гэдэг уншлагын дараагийн after reading гэдэг юм ингээд идэвхтэй ийм хөдөлгөөнүүд хийх
ийм рүү орж байгаа. За энэ бол би бол хүүхдүүд маш их юм өгөх болов гэж бодож байна. Тэгээ бид нар энэ дээр нэлийн хийсэн байгаа. За дараагийн 3 дугаар нэг юм том шинжил ер нь бол одоо орчин үеийн хүүхдүүд ийм цаасан дээр юм хийх нэг багасаад одоо цаасан дээр их дургу болцсон. Одоо яалтчууд хар багасаа л хүүхдүүд энэ телевизээр энэ дэлгэц үзээ явуулсан учраас бид энэ жоо жоохон хэд хэдэн платформ орж ирж байгаа. Ялангуяа энэ ер нь бол манай сургууль дээр тэр бусад бүх сургууль дээр хүүхдүүд ерөөс бичихгүй байна. Тэгээ энэ хөөж бичихгүй ингэж явсаар байгаа энэ хүүхдүүд 10 жил төгсдөг, шалгалтдаг. Одоо энэ дэлхий дээр бичгийн чадвар юу эссе авдаггүй шалгалтаж ерөөсөө байхгүй. Бүгд л эссе авдаг. Тэгээ энэ бичнэ гэдэг өөрөө академик хамгийн том чадварын нэг. Тэгээ энэ чадрыг суулгахын тулд бид нар энэ жилээс бол энэ Америкийн ETS компани бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Creation гэж юм систем бий. Энэ бол юу гэхээр платформ хүүхдүүд гар утаснасаа одоо гэрээсээ хаанаас ч хамаагүй эсэгээ биччихдэг. За эсэгийг нь автоматар дүгнээд оноог нь өгчдөг. Тэгээ энэ багш оюутны хамтын юм ажиллагаагаар бүтсэн ийм платформыг ашиглаж байгаа. За дээрэс нь бид нар гэрийн даалгаврыг түрүү би хэлсэн гэрийн даалгаврын ажил дээр нэмэгдээд хүүхдийг бие даах ажлыг нэлийн дэмжиж өгөхин тулд IXL компани платформыг ашиглана. За энэ платформ бол ерөөсөө хүүхд бие даагаад гэрийн даалгавраа хийх ангид үтс юм баталгаажуулах юм маш том систем. За энэ бол өөрөө анализтэй, аналитик системтэй хүүхдийн сурч мэдж байгаа зүйл дээр дүн шинжилгээ хийдэг маш цогц систем учраас энийг бид энэ жилээс ашиглана гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол бидний сайн миний яриад байгаа гэрийн даалгавар хийхгүй байх цаа энэ платформ ашиглан уншлаг гэдэг маань одоо энэ жис сургууль маань сургалт аваад жоохон гүнзгий тал руугаа орохгүй deep гэж яриад нэлийн гүнзгий тал руугаа явахгүй болохгүй байна. Хүүхдүүдийн мэдлэг илүү юм тийм идэвхтэй, илүү одоо илүү бүтээлч юм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй. Энэ талаар явж байгаа. За 3 дахь том шинжил эко сургуулийн асуудал. За эко сургуулийн асуудал нодлонгоос ихний элементүүд орж эхэлсэн. За энэ жил дараагийн 5 жил бид нэлийн ураг хэмжээнд явуулна. Яагаад бид нар эко сургууль гэж яриад байгаа вэ гэхээр ер нь эко сургууль гэдэг нь юу вэ гэдээ бид бодох хэрэгтэй. Экогээр бид нар нэг цагиргаан амин гэдэг ч юм уу нэг энерги хэмнэлт яриад байгаа. Энэ бол бас тийм биш. Энэ эко бол маш том өргөө ойлголт. Жишээ нь бид нар амьдарч байгаа орчиндөө цэвэр суухаас эндээс л эхэлдэг эко сургууль. Тийм болохоор бид нар хүүхдүүдэд ийм хүмүүжлийг хар багаас нь суулгах. Одоо жишээ манайхаа ярьдагс удамжин шүлсэн хийж гэн, хогоо хийж гэн, цонхороо тамхины ишээ шидэж гэн гэдэг чинь өөрөө л эко байгальд ийм тийм дайсансан маягтай хандж байгаа гэсэн. Энийг бид нар зогсоохын тулд эко энэ хүмүүжлийг бүр нэгдүгээр ангиас суулгах юм ажил хийж байгаа. За энэ мэдээж тэр дотор зөндөө юм орон сургуулийн юмнууд 25 жилийн төлөвлөгөө бий. За бид нар бол Бельгийн IPT компанитай бол одоо хөрөнгө оруулалтын асуудал ярьж байгаа. Тэгэхээр Европын холбооноос бид нар эко сургууль зориулсан янз бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг ажиллаж байна. Тэгээ энэ нь бол яг ер нь бол сургуулийн хэмжээнд мэдээж том юм бол байгаа. Одоо жишээ нь усаа буцааж ашиглах тийм цагаан ус, хар усаа ашиглах. За тэгээд цаасны хэмнэлт гарах бүх юм ер нь онлайн системээр шийдэж аялал цаас бахаар цаас баг харах хэрэглэнэ гэдэг өөрөө бол мод бага огтлноо гэсэн дээд хүүхдүүд маш байгаа. Тэгээд бидний одоо science юу шинжилгээний шилдвэр ер нь бол тэр талын юм бид нар энэ жил заах гэж байгаа. Энэ дэр бол сурагчдын бид захиалдсан байна. Энэ номнууд сурагчдын хүүхдүүд юу заадаг вэ гэхээр яаж одоо эрчим хүч материал юм хэмнэх үү бид нар энийг хэмнэснээр илүү бага мод огтлтой илүү бага одоо амьтны амин төрнө гэдэг хүүхдүүд маш сайн ойлгосон болж байгаа. Нөгөө талаас нь хүүхэд амьдарч байгаа орчин гэр орон тэгэл одоо гудамж одоо тэгэл талбай цэцэрлэг тэгэл одоо сургууль хаач ус хүүхэд ямар ч байсан байгаль орчинд юм ээлтэй байгаас. За дараагийн асуудал бол бид нар энэ эко сургуультай холбоотойгоор бид нар үндсэндээ яадаг гэхээр e-school-ийн асуудлыг босгож. За ер нь Европын улсууд e-school руу маш их шилжилт хийж байгаа. Энэ юу гэхээр одоо баг хамгийн энгийн хэлэх нь сургагчийг хэрэглэхгүй байх. Сургагчид ер нь онлайн системээр платформ дижитал системээр шийдэх тийм ээ. За ер нь одоо Кембрижийн Оксфордын бүх компаниуд e-book-ийг маш хэмжээр хэвлэж байгаа. За ингээд цаашдаа бид нар энэ бол энэ экосистемд холбогдоод ер нь e-book хэрэглэе гэсэн асуудал. Энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр хүүхэд одоо маш олон номыг цүнхэлж ирэхгүй ийм хэлбэрлэл шийдэх гэдэг асуудал. Тэгэхээр ер нь одоо цаашдаа энийг шийднэ. Тэгэхээр хүүхэд нь одоо ном уурч ирэхгүйгээр л сургууль дээр яриад зөв тухайн хүүхдэд зөвхөн ноутбук
байдаг. Зөвхөн тэр ноутбук дээр бүхэн байж идэг ийм л систем руу орох хэрэгтэй. Боловсролоороо тэргүүлж байгаа орнуудын сайн туршлагыг ажиглахад бол гэрийн даалгаврыг бол маш бага хэмжээнд барьдаг. За бага сургуулийн хэмжээнд бол бараг өгөхгүй хэмжээнд 7 хоногт нэг удаа даалгавар өгдөг байдлаар зохион байгуулад за нөгөө талдаа тэгвэл сургалтын чанар нь ямар байгаа юм бэ гэдээ харахад даалгавар бага өглөөгээд сургалтын чанар муутсан юм бол байхгүй илүү сайжирсан юм судалгаануудыг бол судалгаан дээр бол ажиглагдсан байдаг. За тэгэхээр үүн дээр тулгуурлаад энэхүү олон улсын сайн туршлагуудыг ч гэсэн яагаад Монголдоо бид нэр сургууль дээрээ хэрэгжүүлж болохгүй вэ гэсэн асуултыг бид нар бие биедээ тавиад за ингээд үе шаттайгаар ерөнхийдөө гэрийн даалгавар гэдэг одоо энэ нэг асуудлыг нөгөө өнцгөөс нь хараад илүү сайжруулъя гэдэг байдлаар үе шаттай алхмуудыг хийж байна. За нэгдүгээрт бол бид нар хичээлийн цагаа 40 минутаас 50 минут болгож бага зэрэг сунгаад за хүүхдүүд маань сургуулийн орчинд мэргэжлийн багшийн дэмжлэг доор хичээлээ болон дадлага ажлаа хийгээд 30%-ийг нь ч гэсэн одоо мэргэжлийн багшийн дэмжлэгийн доор хийгээд за нөгөө талдаа мэдээж хүүхд маань хин нэгэн туслах хүнгүүгээр за мэргэжлийн багшгүйгээр бие дааж суралцах бас чухал байгаа. Тэгэхээр энэхүү 70%-ийн одоо бие даалтыг бол 7 хоногоороо төлөвлөөд за хүүхд маань тодорхой хэмжээнд өнгөрсөн үтсэн агуулгуудаа баттгах маягаар бие даалтын ажлыг бол 7 хоногт нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгээд энэхүү одоо төлөвлөгөөт ажлууд маань бол амжилттай сургалтын чанарт эргээр нөлөөлөх байхаа гэдэгт маш итгэлтэй байна. Мэдээж хүн болгон одоо хүүхдүүдээ сурагчдаа амжилттай сэтгэл хангалуун суралцаасаа хөгжөөсөө мэдлэг чадваруудыг олж аваасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо эрх жилүүдийн хувьд бол нэг юм шинчилсэн одоо шинжлэгдэж байгаа нэвтрүүлэх гэж байгаа нэг арга маань одоо бүхэл бүтэн сургуулийн бодлогын хүрээнд гэрийн даалгавартай холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр миний хувьд хамгийн их баяртай хүлээж авч байгаа нь ялангуяа хувийн сургуулиудын хувьд бол өнөөдөр хүүхдүүд 8-аас ахуулаад 8 цагаас 3 хүртэл ерөнхийдөө хичээлдэг. Нөгөө одоо 2 ээлж гэдэг юм уу 3 ээлж гэж огт байдаг. Зөвхөн дан ганцаараа нэг ээлж байдаг. Тэгээд өглөөний 8-аас 3 цаг хүртэл хүүхдүүд ингээд академик мэдлэгийг эзэмшихлээр бие физиологийн хувьд ч гэсэн маш их ингээ ядардаг тий. Тэгээ эргээд өнөөдөр манай Монголын нөхцөлд бол ялангуяа төвчрөл ойрхон байсан ч төгжирдэг тий. Энэ асуудлаас үүдэлтэй тэгээ хүүхдүүдийн хувьд нөгөө маш их юм хүнд цүн хүрдэг хичээл ном нь маш их байдагтай холбоотой одоо яг энэ бие физиологийн хувьд бол аюул их ачаалал авдаг. Тэгээд яг энэ асуудлыг ингээд шийдэх гээд гэрийн даалгаврын асуудлыг ерөнхийдөө гэрийн даалгавар гэдэг нь ер нь бол тархины үйл ажиллагаа дахин одоо тийм мэдсэн сурсан зүйлээ дахин баттгаад тэгээд тэрийг мэдлэг болгож өөртөө одоо батжуулж хүлээж авах байгааг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс багшид зориулж ч юм уу хин нэгэн зориулж хийх гээд байдаггүй. Тийм учраас яг энэ нь өөрөө нөгөө сургууль дээрээ 8 цагаас 3 цаг хүртэл сууж байгаа хүүхдүүдийн хувьд яг энэ бүх одоо академик болон энэ мэдлэг ур чадваруудаа одоо мэдлэгээ сургууль дээрээ хүлээж аваад гэртээ бол илүү юм хүүхдийг бусад бусад зүйл дээр хөгжих боломжийг ингээд олгохоор шийдвэрлэгдэж байгаа нь одоо миний хувьд бол их таатай хүлээж авч байгаа. JET International School.